бидний өнөөдрийн сонгоо авсан сэдэв бол шинэ үеийнхэн буюу Z үеийнхэн хөдөлмөрийн зах зээл дээр хүч төрөн орж ирж байна. За гэхдээ тэднийг хариуцлагагүй олон байдлаар шүүмжлэх тохиолдол бол гараад байна. Энэ тохиолдолд бид яаж цаашаа эдийн засгаа эрчимтэй явуулахын тулд шийдэл нь ямар байх юм? Бид эсвэл өөрчлөгдөх ёстой юу гэсэн энэ сэдвийн хүрээнд хилцүүлгийг өрнүүлэх болно. Манай студид ирсэн зочдын мэдээлэл анхаарлаа хандуулна. Хүний нөөцийн мэрэгсэн зөвлөх гандоолгоор. Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргүүн тэгш бүрэн. Алтан зам хувьцаат компани хүний нөөцийн албаны дарга Мөнхбаатар. Игүүр цэгийн сайтын сэтгүүлч Умаахан. Сэтгэл засалч эмч Эрдэнэбаатар. Эхний асуултыг ажил олгогч талаас асуухыг хүсэж байна. Мөнхбаатараас тодруулъя. Ерөнхийдөө одоо шинээр орж ирж байгаа 96 оноос хойш төрсөн шинэ ажиллах шинэ үеийнхний нийтлэг гаргаад байгаа дүр төрх нь ажил явуулахад гэдэг юм уу бас ямар бэрхшээлтэй ямар шинэ зүйлтэй ажил олгогчид нүүр тулаад байгаа юм бэ? За одоо манай бизнесийн байгууллагууд дээр тулгарч байгаа нэг асуудал нь юу гэхээр хоёр үеийнхний зааг болоод хоёр үеийнхний ялгаатай байдал нэлээд асуудал болоод байна. За нэгсэндээ бизнесийн яг өнгөрсөн цаг хугацаанд бол нөгөө 70-аад оных, 80-аад оных нөгөө бизнес дээр гол байр суурьтай авч бизнесийг аваад явж исэн. Тэдний нөгөө ажилд хандах амьдралд хандах хандлага нь өөр байгаад байдаг. Гэтэл нөгөө шинэ залуучууд ажлын байран дээр төрөөд гараад ирэнгүүт энэ хооронд нөгөө ойлголцол үүсч чаддаггүй асуудлууд нэлээд бий болоод байна. Ингээд нэгсэндээ байгууллага дотор нөгөө хамт олонны уур амьсгал, нөгөө багаар ажиллах чадвар гэдэг юм уу нэг ойлгох тал дээр бол асуудлууд нэлээ үүсч эхэлж байна. За одоо 40-од насны хүмүүсийн хувьд бол энэ залууч очоод яг яачаад байгаа юм бэ? Тэ? Одоо эднэртэй ажиллахад айгүй төвхтэй болоод байна. Ойлгохгүй байна гэдэг асуудал гараад идэг. Гэтэл нөгөө талд нь залуучууд орж ирэхээр гомдлоод эхэлдэг. Бидрийг ойлгохгүй байна. Энэ хүмүүстэй чи ажиллахад айгүй хэцүү байгаад байна гэдэг ийм асуудал ихний ээлжинд бол гарч ирээд байна. За хоёрдугаарт бол одоо сонгон шалруулалт явуулах бүрдүүлэлтийн хэсэг дээр бол бас асуудлууд гарч эхэлж байгаа. Нөгөө залуучууд маань ажилд орохгүй байх хандлагууд бас нэлээд байна. За мөн нөгөө ярилцлаганд ороод ингэ яваад идэг. Яг нөгөө ярилцлагын үр дүндээ ажилд авах болсон чинь гинт би орохоо болчлоо. Би өөр юм хийхээр боллоо гэдэг ч юм уу нэг иймэрхүү нөгөө тодорхойгүй байдлууд бас үүсэх тохиолдлууд бол мэрэгсэр бас гараад байгаа. Тэр иймэрхүү асуудлууд бол ихний ээлжинд ер нь бол гарч эхэлж байна. Яагаад ийм үе хоорондын ялгаа байгаа юм бэ гэдэг дээр манай багш мэдээлэл өгөөч. Юугээрээ өөр байгаад байгаа юм те? Ийм ялгаатай бүр эрс мэдэгдээд байна гэж байна шүү дээ. Тий, энэ бол юу юм? Дэлхийд даяар л ер нь generation гэж ярьдаг. Тэгээд энэ бол бидний хэллэгээр бол хүн амын насных нь үйлчлэл юм л да. Z үеийн онцлог ялгаа юу вэ гэхээр зэрэг Z үе бол маш товчхон тодорхойлох юм бол Америкууд ялангуяа юу гэж дүгнээд байна вэ гэхээр зэрэг харилцаа коммуникацийн хувьд болохоор pay attention гэдэг 8 секундын pay attentionтэй 8 секунд төвлөрдөг. Тэгээд өөрийнхөө ярьж байгаа нөгөө юугаа ярилцагчаа тоодгүй өөрийгөө л нэгдүгээр тавьж ингэж ярьдаг. Тэгэхээр communication-ийн disorderтэй тийм асуудалтай нөхдүүд гэж ингэж томьёолдог. Гэхдээ яг үнэндээ бол бас ингэж цаашаага хөгжүүлээд хамт олон дотор ороод ингэж явах бас боломж байдаг. Давуу тал нь юу юм тэгвэл? Давуу талууд нь бол одоо бидний нэг хийсэн судалгаа байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ генерацийн нэг онцлог тодорхойлтын нэг нэлээд хэдийн юм байна л да. Амбицтай. Амбиц нь бол яг бид нар чинь зөв өнцгөөс нь харж байгаа юм л да. Тэгээд суралцах юм чин хүсэлтэй. Ер нь сурах гэдэг юм л бодож байна. Байнгын сурах. Тийм байнга л ер нь юм сурна гэл тэрийг их амархан гэж боддог. Ер нь амархан арга техникийн ч гэсэн ингээ олцсон. Сүүлийн үед бол кинестатик гэж арга байдаг. Тэр кинестатикаар суралцдаг нь бол бүр аюун амархан эзэмшсэн. Хараал сонсоол тэгэл чихвчтэй юутай байж хахад ерөөсөө хараал сонсоод тэгээд юм хилний барьер их багтаа. Ялангуяа өөрсдөө ерөөсөө гадаад мададад суралцаагүй мөртлөө одоо жишээ нь манай Z-үүд Gen-Z-нүүд бол дандаа англиар юу ячдаг. Өөрийгөө ингээ хөгжүүлээд гаргацсан байж идэг. Тэгээд гол нь гаргаад байгаа асуудал нь бол нөгөө нэг ах эгч нараас арай тэр чинь ялгаатай болчихж байгаа юм л да харилцааны хувьд ч гэсэн. Тэгээд тэднийг бол нөгөө уушлаараа хаач ихийн орондтой жоохон харавал үл тоомсорсон юм шиг байдлаар тэгээд нөгөө харилцаа яг та ахынхаа үгийг сонсохгүй байгаа юм шиг харагдаж шүү дээ тэр чинь 8 секундын төвлөрчтэй чинь. Тэрээс л одоо юм харилцааны конфликт үүсээд одоо ажил олгогч тэр чинь янз бүрийн
дүгнэлт гаргаад байгаа тийм учиртай. Манай энэ үеийг төлөөлөөд сэтгүүлч Умаахан манай студид ирсэн байгаа. Урилга хүлээж авсанд их баярлалаа. За ингээд ажлын гараан дээр гараад ажиллаад явхаар удирдлагаас гэдэг юм уу хамт олноос өөрийн чинь хувьд одоо хүлээн зөвшөөрж боломгүй те одоо нэг л буруу байгаад байгаа чиний хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ямар зөрчилдөөнтэй нүр тулсан бэ одоо. Ачаал даах чадвар төр бас нөгөө нэг ярих зүйл нь болохоор ачаал даана гэдгээ бас яаж ойлгож байгаа шалтгаан түрүү бас ажил олгогч маань ярьж ажил олгогчийн талаас ярьж байгаа 40 гаруй насны хүмүүсийн амьдралын хэм маяг нь нийгмийн одоо нөгөө нэг юунаас хамгаараад шал онд байгаа. Бидний ч юм уу одоо манай зэт үеийнхний амьдралын хэм маяг шал онд байгаа тийм. Одоо жишээлбэл 40 гаруй насны хүмүүс орой олтол ажилладаг ч юм уу ахаа шөндөө ингээд ажилладаг үйлчлүүдэл ингээд ажиллаад идэг тийм. Тэгэнгүүт буцаад оостод чиний насан дээр ч ахын өдөр шөнөгөөс нялга ажилладаг байлаа шүү дээ ч гэдэг юм уу тийм. Энэ зүйлийг яриад эхэлдэг. Тэнгүүт манай үеийнхэн ч нөгөө зөрүүлээд түр үзэн зэт үеийн давуу тал гэж ярингууд сурахыг хүсдэг ч гэдэг юм уу тийм энэ зүйл ярьж байгаа шүү. Тэнгүүт бид хүн зөрүүлээд ярихдаа за ажлын цагтаа бид хүн ажиллая. Үлдсэн цагтаа явж одоо фитнестэй ордог юм уу нөгөө хилээ сурах гад ингээд тэмүүлээд идэг. Яг энэ дээр нөгөө нэг бас ачаал даахгүй гэдэг асуудлууд нь яригадаад идэг. Тэнгүүт тэр үеийн ч юм уу өдөр шөнөгөө сууж идэг байсан юм одоо техник технологи эзэмшилтээрээ ч юм уу нөгөө нэг бид яг 8 цагтаа амжуулах боломжтой болсон. Тэгээ тэр цагтаа амжуулаад гарангуут юм зааж өгөхөнгүүт тийчээ гарлаа ч гэдэг юм асуудал жоохон. Сэтгэл засалч юм чи Эрдэнэбатраас асуу яриа минь. Одоо энд ингээд үе хоорондын үйл ойлголцол ингээд яригдчихэж штэ тий. Ажилтан ажил олгогч ингээд үйл ойлголцоод нэгээ тий. Тэгэхээр энэ нөгөө сэтгэлгээний хувьд энэ үеүүдийн ялгаатай байдал нь хаана байгаад байгаа юм тий. Зээтүүд бол хурдан эрчтэй ингээд хурдан ажиллаад яваад байх сонирхолтой нийгэмтэйгээ зуралдаад байдгүй энэ төр гэж штэ. Сэтгэл зүй талаас нь энийг утгачлуул одоо ямар тэгэхээр тэгээд орчин үеийн зэт үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог юу вэ гэхээр одоо тэд нар бол угаасаа л social network үүссэн хойно дэлгэцийн донтолтууд үүссэн хойно тэр байтугай 2-3 дэлгэцтэй нэгэн зэрэг ажиллах чадвартай болсон хойно хүн хүний хоорондын харилцаа төдийлөн чухал биш онлайн харилцаа илүү чухал болчихсон үед бэлэн энэ суурин дээр төрсөн хүүхдүүд. Тэгэхээр тэдний сэтгэлгээний загвар яг үеэрээ тэрэндээ захирагдав. Ер нь ингэж нөгөө нэг ажлын байран дээр одоо биднийхээр харуул удахгүй байгаа юм шиг харагдаад байна шүү дээ. 2.3 жил гэдэг нь хангалттай биш юм шиг те. Ажилтайгаа дадаад нэг өөрийн болоод тэр мессен дээр эртлэх хугацаа ч юм шиг те. Тэгэхээр энэ хугацаа нь өөрөө хэр нөгөө бодиттой эсвэл зөв юм уу гэдэг дээр бас нэг тайлбар өгөөч. Бид нар эсвэл буруу бодоод байна уу те. Ингээд сэлгээд яваад байна гэж яриад байж түүнээс ингээд тогтож өгөхгүй маа гэж зовлон ярьж штэ. Урд нь бол нөө ажил олгогч нар тухайн байгууллагатай урт удаан одоо ажиллахыг одоо тэг дэмждэг тийм бодлого ингээ баримталдаг байсан чинь одоо нөө Z generation ороод ирэхээр бодлого дээр уян хатан одоо өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр удаан хугацаанд доктортой ажиллах гэдэг шаардлага өөрөө одоо тэр шаардлагынхаа болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр чинь маневрлах хэрэгтэй болно. Тэгэхээр ер нь сүүлийн үеийн судалгаагаар бол ингээд амьдралынхаа яг юм идэвхтэй ажлынхаа үед бол 6-аас 7 ажил сольсныг бол нормал гэж үзэж штэ. Ингээд нэг нарийн гараад үсэх юм бол ойролцоогоор 2-3 жил байгаа даа. Тэгээ яг ингээд Z generation-тэй холбоо ярих юм бол яагаад энэ хүмүүс докторгүй юм шиг ажиллах боломж үүсэж байгаа вэ гэхээр асар их боломж байна. Бид нар өөрөөс ингээд салбар хоорондын шилжилт хийгдэж байна, хот хоорондын шилжилт хийгдэж байна. Улс олон улсын түвшин шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа учраас тэр залуучууд асар их боломж байна шүү дээ. Тэр хүн яагаад нэг байгууллагад ажиллах ёстой гэж. Тэр хүний амьдралын нутаг учир нь өөр байгаа бол заавалжгүй нэг байгууллагад удаан ажиллах сонирхол байхгүй. Хэрвээ тэр ажил нь өөрт нутаг учиртай байвал хэдэн ч жилээр одоо ажиллах тийм бүрэн боломж байгаа.